Зя. Эрүүл бие бүтээх нууц пэйж хуудсын нийт дагагч гишүүдтэй бүгдэнд нь энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр бас их онцгой өдөр байгаа. 9 сарын 20 нарны бас хэртэлттэй, онцгой энергитэй юм гайхалтай өдөр байгаа. Тэгээд нарны хэртэлтийн энэ энерги нь бас бид нарын бие махбодод одоо нөлөөлж байж идэг. Тэгэхээр өнөөдөр оюунда мэдлэгтэй хөрөнгө оруулснараа бид нар тэр одоо хэртэлтийн буюу хэртэлтээс үүдэж байгаа сөрөг энергийг эерэг болгон хувиргах бас нэг арга зам нь юм гэж хэлэхэд таатай. Тэгээд бүгдээрээ лайв хичээлдээ тавтаа морилоорой. Яг тийм. Тэгэхээр нөгөө намар гэдэг зүйл маань налгар сайхан гэдэг тийм ээ. Тэгэхээр хүн болгоны сэтгэл санаа хүртэл цаанаа нэг тайван, уужуу, тийм нэг дэлгэрсэн юу гэдэг юм. Тийм нэг назгаарсан, тийм нэг гоё, тайван байдлыг мэдрүүлдэг улирлуудын нэг байд юм байна. Битээр өнөөдрийн сэдв ярих гэж байгаа сэдв маань цэс цэвэрлэгээний ач холбогдлын талаар ярина. Ер нь бидэд ярилцаад сардаа нэг 3-4 удаагийн лайв хичээл орохоор болж байгаа. Учир нь бид нарын мэдлэг, мэдээлэл дутуу байгаагаас маш олон эрсдлүүд маань эрүүл мэнд дээр үүсдэм байна гэдгийг анзаарсныхаа үндсэн дээр энэ шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр битүүрийн алсын араа болохоор таны доторх агуу эмчийг эрүүл мэндийн боловсролоор сэрэн гэдэг зорилготой. Тэгэхээр хүн болгоно өөр өөрсдийнхөө эмчин байх боломжтой байт юм аа. Гэт өнөөдрийн хичээлийг эхлүүлье. За. Хичээл маань та нарт харагдаж байгаа байх. Би томруулаад яачаа. Тэгэд асуух асуултуудаа манайхан доор комент хэсэгтээ бичээрэй. За. Цэс цэвэрлэгээний ач холбогдол гэд тэ. За яг үнэн. Тэгэхээр бидний бид байж байгаа цэс буюу одоо цэсний хүүдийг дагуулдаг энэ одоо шингэн бодис маань бид нарын бид өөх тосыг боловсруулах асар том үүрэгтэй оролцдог. Өнгөн, шар, ногоон гэсэн шар ногооны хослолтой. Тэгээ бид нар зундаа одоо дэлгэрч, ногоорсон, цэцгэлсэн, дэлбэлсэн, дэвжсэн, баяжсан, өсөж одоо тарах твэргээ авсан ийм одоо баян улирлыг өнгөрөөгөөд намартаа одоо шаргал тал руугаа алтан шаргал намар гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг энэ өгнүүдийн холбоос нь хүртэл цаанаасаа нэг тийм баян чинээлэг тийм ээ ерөнхийдөө алт гэдэг чинь үндсэндээ одоо эд баялагын хамгийн дээд нь хамгийн үнэтэй нь гэж яригддаг, тооцогддог. Одоо ч гэсэн маш их үнэтэй байгаа ийм одоо өнгөд металлыг хэлдэг шүү дээ. Алт гэд. Тэгэхээр зэрэг яагаад алт шиг шаргал намраг гэж хэлсэн юм бэ гэхээр үндсэндээ яг одоо баян дэлгэрсэн тарга твэргээ авсан үндсэндээ бол зунжинга элч энергийг нарны элчийг хураасан цоглуулсан тийм ээ. Эдэн ундаа маань хүртэл намартаа бас үндсэндээ хөнгөрөх шингэрэх тал руугаа орж явах ёстой байдаг. Тэгэд намар бололыг цөсийг цэвэрлэж өвлийн одоо хүнд хоолыг боловсруулахад шимэгдүүлэхэд бие бэлтгэх нь бидний өг дээцээс уламжилж ирсэн одоо агуу их ухаануудын нэг байдаг. Тийм учраас хавар намартаа бэлэг зөсөө ходоод гидсээ цэвэрлэх нь хавартаа цэвэрлэх нь болохоор зэрэг одоо зуны одоо нэг хорхог боодог юу гэдэг лээ тийм хоол унднуудаа идэхэд чанартай боловсруулахад бид нар бэлдэж элэг зөсөө цэвэрлдэг болвол намартаа яах вэ?
зунжангаа идсэн тэр их ачааллаасаа сэтгэл санаа хүндрээд ургамал амтан жоохон хагдраад ирэхээр зэрэг бид нар жоохон гонигтай өвөл нэг жоохон гэрлүүгээ тэ бүгсэн амтан ургамал ичсэн хагдарсан ийм байдаг. Тэгэхээр энтэй зэрэгцээд бид нар бас яах вэ? Яг тэрнтэй ижилхэн модос навчаагээ гээд цэвэрлэгддэг шиг амьтад хичээндээ ороод яах вэ? Өвөлжөнгөө одоо идэхгүйгээр ичдэг ийм одоо амьтад хүртэл байдаг. Тэгэхээр байгалийн энэхүү хуулиндаа захирагдаад бид нар эрүүл биеэ бүтээхийн тулд энэ цэвэрлэгээ гэдэг буюу одоо бид нарын биедээ хураагаад хуримтлуулчихсан байгаа зүйлээ эхлээд нэгдүгüрт нь цэвэрлэх гэдэг. Орон зай үлдээх бие организмда. За дараагийнх нь болохоор зэрэг нөхөн төлжүүлэх гэдэг. Ийм одоо процессор эрүүл мэндийн одоо дэмжих үйл явдал маань бүтэж байдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр бидний өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маяг, стресс. За манай өвөг дээдсүүд зундаа ер нь бол хөнгөн буюу хөвчлэн одоо сүү цагаан идэ таараг айраг гэх мэтээр хооллож жимс нохоо хомлаар хооллож ингэж байдаг байсан бол бид нарын сүүлийн үеийн нийгэмжсэн хотожсэн энэ амьдралын хэв маяг маань бид нарын элэг зүсийг маш их ачаалт оруулж байж идэг. Яагаад гэвэл бид нар зундаа цагаан идэ идэх нь муцсан тийм ээ ихэвчлэн одоо янз бүрийн хорхог, боодог мах таван цус гэх мэтэр одоо идэж ингэж хөвшчихсэн сүүлийн үеийн гэдэг юм одоо яг хэдэн оноос гэж тодорхой хэлж бас мэдэхгүй байна. Тэгвэл сүүлийн үеийн хотожсэн нийгэмжсэн амьдралын хэв маяг маань бид нарын зүсийг маш их ачааллаж байна гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрөх бахаа гэж бодож байна. За тэгвэл өнөөдрийн сэдв маань цүсний энэхүү цэвэрлэгээ нь биднэрт ямархуу ач холбогдолтой юм. Тэгснээрээ бид нарын одоо бие хэл сэтгэлд ямар их эрч хүчийг өгдгийг, ямар их одоо эдгэрэл нэмгэрлийг өгдгийг дээрэс нь хөнгөрөл гэдэг юм уу та бие сэтгэл хөнгөрөөд одоо эд баялгаа бүтээх, ажил үйлсээ амжилтаа бүтээхэд бид нарт хүч тэнхээ хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр эрч хүчээ бид нар яах вэ? Зуны амарч зугаалж, инээж найрлаж наргиж авсан тэр их сэтгэлийн хүчин дээр нэмээд бие махбодоо бэлтгэх нь бас туйлын их ач холбогдолтой байдаг байх нэ. Яг тэгэхээр нөгөө цэс цэвэрлэн гэхлээрээ бид нар бодохдоо шууд тийм эмнэлэг дээр очиод ч юм уу гэртээ өөртөө дур мэдэж цэвэрлэн гэж бодоод идэг. Ерөн цэс цэвэрлэгээ тийм дур мэдэж цэвэрлдэг зүйл өрдөөсөө биш гэдгийг одоо хүн болгон ойлгож ухаарч байгаа бах тийм ээ. Хичнээн бид нар эмнэлэг дээр очиод жилд ганц хоёр удаа цэвэрлүүлсэн ч гэсэн цэсний өтгөрл, хан зузаан, нэг бол цэсний чулуутаа, нэг бол ургацагтаа гэх мэт маш олон хүндрэлүүдийг дагуулад байгаа. Энэ болгоны ард юунд анхаар гэсэн үг вэ гэхлээр бид нар цэвэрлэгийг буруу хийгээд байна. Нэг бол дутуу хийгээд байна л гэдгийг хэлээд байгаа болохоос биш цэвэрлэгээ үр дүнгүй гэсэн үг. Өрдөөсөө биш байт юм байна лээ. За тэгэхээр олон одоо эмч нарын эхоны эмч нар ч юм уу доторын эмч нарын хинх эмч нарын хэлдэг одоо анхааруулдаг зүйлсүүд нь эддээ цэсний чулуутай бол цэвэрлэж болохгүй гэдэг анхааруулгыг өгдөг. Цаана нь юу байдаг вэ гэхлээр айдас байдаг байхгүй юу? Айдас нь юу гэх юм бэ гэхлээр бид нар нөгөө нэг дур мэдээд шууд авчаал осмос даралтыг өгөөд магнезмаар нэг бол шар сүүгээр угаачдаг. Тэгэхээр чин хүндрэл өгөх магадлалаас урьдчилан сэргийлээд дур мэдэнд цэвэрлэж болохгүй гэдэг сануулгыг өгдөг гэсэн үг. Тэрнээс биш энэ цэвэрлэгээний арга буруу үр дүнгүй гэсэн өртөөсөө биш байдаг бахнэ. Тэгэхээр ихэнх хүмүүсийн маань одоо ойлголт тийм зөрөөнөөс
үүдээд би одоо өмнөх жил тэгж сэвэрлсэн шүү дээ. Тэгсэн чинь чулуутай болчих. Тэ нэг бол ургацагтай болцсон байна. Нэг бол одоо ганцхан удаа сэвэрлчээд ханан зузаан өтгөрлөлттэй өрөөсөө байнга л өтгөрлөлттэй гэж минийх гараад идэв штэ яхагаар гэж ярьдаг. Тэгэхээр бид нар дутуу хийгээд байгаа юм биш тэг гэдэг зүйлийг ойлгохгүйгээр буруу ойлголт тэгээд явдсан байна гэдгийг бит хоёр нь бас ухаараа сууж гин. Учир нь ингэж өтгөрцөн чулуу үүсэх дайтай болцсон цөсний хүүдийг ганцхан удаагийн сэвэрлэгээр энэ нь үр дүнтэй болцсон гэж хэлэхэд учир дутагдaltaй байдаг. За эрүүл цусны хүүдийн ингээд агшиж сундаг чадвартай байх юм бол нэг л удаа сэвэрлэхэд хангалттай. Харин хэдэн жил буруу хооллолт, стресстэй өдөр тутмын амьдралын хэв маяг одоо буруу байхаас үүдэлтэй цусны хүүдийн маань агшиж сунж чадахгүй болсон үедээ үүнийг ганцхан удаа сэвэрлээд эмчилчин гэдэг зүйл байхгүй. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ ойлголтоо нэг болгоё, тийм ээ. За тэгвэл хэд удаа сэвэрлдэм байна. Энэ нь тухайн хүний биеийн онцлог, хэдэн жил өтгөрлөлттэй байсан, амьдралынхаа хэв маяг нь ямархуу байдаг вэ гэдгээсээ шалтгаална гэсэн үг шүү, тийм ээ. Тэгэхээр тэр хүн маань манай хадам ээж аав аль эсвэл манай дүү тэгж сэвэрлээл гоё болцсон. Би ч гэсэн тийм болно гэсэн үг өртөөсөө биш. Тэгэхээр бид нар өөрсдийгөө бусад хүмүүстэйгээ эрүүл мэндийн хувьд харьцуулахгүй байх нэ. За нөгөө талаар сэвэрлэгээ хийх маань бидний энэ махан бие дээр өөрчлөлт орохоос гадна махан бие гэдэг маань амны хөндийгөөс авахуулаад ан ус хүртлээр хоол боловсруулах эргэтэн системийг хилээд байна те. Одоо миний энэ арталтай байдаг зураг маань тэр чигээрээ хоол боловсруулах эргэтэн систем байгаад байна те. Энэ систем сэвэрлэгдсэнээрээ бидний сэтгэл санаа хүртэл өөдрөг болоод ирдэг. За сэвэрлэгээний маргааш нь хөнгөн юм амжуулаад те ямар ч юм хийчмээр юм шиг тийм хөнгөн болоод ирдэг. Энэ нь ялангуяа те одоо 60 гарсан, 70 гарсан, бүр 80 гарсан хүмүүс төр хүртэл мэдрэгддэг байгаа. Тэгэхээр энийг цус сэвэрлэн гэдэг маань жишээлбэл одоо саяных шиг хөнгөн авах тий ганцхан ингэж цөсөө туулгах зүйл өрдөөсөө биш юм байна. Бүхэл бүтэн системээр сэтгэл бие, бодол бие, махан бие дээр өөрчлөлт орохыг л хэлж байна. Том агуулгаар. За тэгэхээр ихэнх хүмүүсийн маань энэ 70% нь өөрийнхөө цөсийг бохирдсон аль эсвэл өтгөрснийг анзааралгүй явсаар нэг л өдөр хагалгааны ширээн дээр хэвтдэг. Энэ нь одоо бид нарын хариуцлагагүй, мэдрэмжгүй, анзаарахгүй байдлаасаа бий болсон зүйлсүүд те. Харин зарим маань эртхэн ухаарч амьдралынхаа чанарыг өөрчлөхөд өөрийнхөө цагийг зориулаад эхэлдэг. Та энэ хоёр хүний аль замыг нь алийг нь сонгох вэ? Хүн болгонд сонголт бийж идэг. Сонголтгүй туйлдсан хүн гэж өрөөсөө байдаггүй. Боломж байнга хизээдч байж идэм байх бидний өмнө. Гэхдээ бид нар тайван байх уу, уурлах уу гэдэг сонголтыг байнга хийж идэг. Агшин тутамдаа цаг, минут, секунд тутамдаа энэ хоёр сонголт бидний өмнө тулгардаг. Тэгэхээр алийг хийх вэ гэдгээс шалтгаалаад бид нарын амьдрал буюу эрүүл мэнд маань шалтгаалаад идэг. Хэр өөртөө тохирсон зөв сонголтыг хийн тэр хэмжээгээрээ бидний бие эрүүл байна. Хэр уур бухимдал стрессийг сонгоно, хин нэг буруутгадаг сонголтуудыг сонгоно, тэр хэмжээгээрээ бидний бие өвчлөмтгий, эмгэг, төрөвлөгч биетүүдээр дүүрээд эхэлдэг. Та алийг сонгомоор байна? Энэ нь өрөөсөө бид нарын ухамсартай шийдвэрээс л шалтгаалдаг зүйл болохоос биш хин нэгний аль нэг эмчийн, аль нэг эмнэлгийн, аль одоо бид нарын хайртай гэдэг хүмүүсийн гээ наадах ч болохгүй. Тэсний чулуутай юу? Тэгвэл авчих, эртхэн дээр авчих гэдэг зүйл өртөөсөө биш байдаг байна. Хүн болгон чадна. Хүн болгон амьдралынхаа энэ буруу дадлуудыг өөрчлөх чадвартай.
Энэ чадварыг өөртөө олгохгүйгээр шууд хагалгааны өмнө цөсөө ахуулах дээрээ тулна гэдэг маань энэ мунхаглал. Би ингээд пэйжийг үгүй фэйсбүүкийг ингээ хараад сууж идэг байхгүй юу? Энчинээс би хов живийг биш хүмүүс юун дээр анхаарал нь төвлөрөөд яваад байгаа юм бэ? Хүмүүс зөв сонголтыг өөртөө тохирсон өөрийнхөө биедээ хэрэгтэй сонголтуудыг хийж чаддаг уу гэдгийг харж анзаардаг байхгүй юу? Тэгэхэд заримдаа ихэнхдээ эмч нар юм. За, хувь хүмүүс болохоор тэр болгон тэгж ярьдаггүй юм билээ. Төсөндөө чуулан үүссэн бол шууд авчих. Энэ нь 60 70 80 хүрэхээрээ авах боломжгүй. Бүр өвчнийг даамжруулцдаг гэдэг ойлголттой юм билээ. Үгүй. Хүн болгоно өөрийнхөө амьдралыг өөрчлөх, ухаарах, амьдралын хэв маягийг засах, өдөртөө идэх ёстой, бодох ёстой бодлоо сонгох чадвартай юм а. Тэр чадварыг нь олгохгүйгээр хэрэггүй юм шиг тэр цусны хүүдийг аваа ичих нь энэ зөв сонголт биш гэдгийг бас хатуу хэлмээр санагдсан. Тийм ээ. Учир нь нэг ч эд эргэтэн тэрч бүхэл энэ хумсны толиог хүртэл хэрэггүй зүйл өрдөөсөө биш. Үсний ширхэг бүрэн нь бид нарт хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ үс маань хэмжээнээс их унаад байх юм бол энэ эрүүл бус болж байна гэдгийг бид нар мэдэрдэг тийм ээ. Тэгвэл цус чинь ямар нэгэн дохио өгөөд өвдөөд нэг бол хатгаад заримдаа нэг тостой өөхтөө тостой хоол идчихээр хатгаад зангиралдаад байвал чамайг анхаараач гэдэг дохио болохоос биш аваа ичхаа надад чинь илүү эргэтэн гэсэн үг биш байх нэ гэдгийг ойлгосоо гэсэн үднэс тийм ээ. Энэ болгон маань бид нарын эрүүл мэндийн боловсролоос эхлэнэ үү гэхээс биш хин нэгний тэ буруу үг өгүүлбэр буруу итгэл үнэмшлийн асуудал биш байдаг бах нэ. Тийм учраас бид хоёр нь энэ хичээлүүдийг явуулахаар болсон шүү. За. За яг үнэн. Ой, Тэгэхээр зэрэг энэ маань хамгийн сүүлд нэмэт хэлэхэд бид нарын итгэл үнэмшил цэс чулуутай байна гэдэг нь өвчин энээс хурдан салах ёстой гэдэг итгэл үнэмшил дээр явж идэг. Тэгэхээр цэс чулуутай байна гэдэг нь өнөөдрийг хүртэл бид нарын амьдралын хэв маяг дээр идэж уух тэ уламжлалт ангаах ухааны хэллэгээр идээ ундаа явдал мөрийнхөө хэв маяг дээр юуг сонгож ирсэн бэ гэдгийн үр дүн байгаад идэг. Тэгэхээр өнөөдрийн хүртэл бид нар цөсний чулуутай гэдэг өвчний оншийг сонсоод байж байгаа бол энэ хүртэл сонгож ирсэн сонголтууд маань цөсний чулуу гэдэг өвчнийг тэр оншийг бий болгочихжээ. Тэгвэл энэ онш бий болж гинэ гэдг нь таныг идэ ундаа явдал мөрийнхөө буюу амьдралын хэв маягийнхаа бодож сэтгэж байгаа үг үйлдэлийнхаа юун дээр анхаараач. Үйлдэл дээр анхаараач гэдэг дохио болохоос биш цөсний хүүдийг минь ургасан чулуутай нь аваа хийчих бол энэс цааш би эрүүл амьдарч болно гэдэг төөрөгцөн итгэл үнэмшилд хөтлөгдөх гэсэн үг биш юм аа. Тэгэхээр цүс гэж юу юм бэ гэдгээ ойлгох. Цүс гэдэг нь одоо шингэн зүйл байгаад байгаа шүү дээ. Цүсний хүүдий гэдэг ийм жижигхэн уутанд агуулгадж тий илэгнээс ялгараад илэгний доор одоо бид нарын хавирганы нумны баруун талд байрдаг ийм одоо бид нарын эргэтэн. Энэ эргэтэн маань бид нарын хоол боловсруулах системд өөх тос гэдэг бодисыг шимэгдэхэд хамгийн их үүрэгтэй оролцдог. Тэгээд цэс зогсон гişил түрээд байна, чулуужаад байна гэдэг нь бид нар байнгын цэсийг одоо цэсний хүүдий буюу цэсний хүүдийн ханан зузаарсан байна. Тэ зарим нь одоо ингээд орооцолдсон байна. Тэ дотроор нь дүүрэн элсэн чулуу байна. Үгүй бол тэдээс тэдэн сантиметрийн дүүрэн пиг дүүрэн чулуу байна ч гэдэг юм уу тэ. Тим оншуудыг үүсгэх хүртэл бид нар яг хоолундаа буруу идсэн байна. Сэтгэл санаа тэр цөс нь одоо байнгын одоо зангиралтай ийм үед нь
Ийм байдлаар бид нар сэтгэл санаагаа тайван биш авч явдаг юм байна. Энэ дээр анхаарал өгөөч гэсэн дохиол гэсэн үг. Дохиол гэсэн үг. Тэгэд цүсээ угаалгаж ингээд эмнэлгүүдээр явдаг, цүс угаадаг эмнэлгүүд ч байдаг. Дээхэн үед одоо оргил аршаан сувлал дээр те доороос нь бүр ингээд шулуун гэдснээс нь бургуйдаад цэвэрлдэг. Дээрээс нь магний сульфат аваад ирээрээ 1-2 пакетиг те. Тэгэд тэрнийг аршаантай хойлж уугаад бахан гүйлгэж туулгаад тэ зарим нь дотор мохоо өргөд бөөлжүүд, зарим нь ядарч цуйлтаад хөлсөн сутгалдаа, зарим нь толгой эргээд игээд янз бүрийн байдлаар зарим нь ч хөнгөрөө цайхан болоод явдаг. Тэгэхээр хүн бүрд илрэх шинж тэмдгүүд нь харилцан адилгүй. Гэхдээ бид нарын магний сульфатыг аршинтай хольж уугаад хийж байгаа энэ процесс маань өөрөө механикаар буюу гаднаас одоо осмос даралтыг үүсгэж туулгах процессыг хэмлэр үүсгэж одоо туулгаж цөсийг цэвэрлэх гэж байгаа оролдлого. Тэгэхээр энэ оролдлого маань зарим үед бүтлгүүтээ нөгөө чулуун цоргон дээрээ тээглээд те шууд одоо хаалгаанд ордог ч юм уу. Энэ мэтийн хүндрэлүүд гарах боломжтой. Яагаад үг гэвэл бид нар те бие сэтгэлийн бэлтгэлээ тэнд хангаагүй хийдэг. Тэгэхээр энэ бие сэтгэлийн бэлтгэлийг хангахыг удирдаад чиглүүлээд явж явах цаг хугацаа эмч нарт байдаг. Тэгэхээр зэрэг бид нар бие сэтгэлийн бэлтгэл хангана гэдэг маань юу юм бэ? Тэгэхээр ямар ч үсэн тэр цөс нь өтгөрч гисэн дотор нь за нэг тодорхой хэмжээний илсэн ч вэ ямар ч вэ чулуу байгаад байна. Тэгэхээр зэрэг тэрнийг шингэрүүлж цэвэрлэх процесс нь асар их хүмүлэлтийг авчирдаг. Яванда цөсний хүүдийн хан нь өөрөө нэмэгрээд тэр чулуутайгаа бүтэн нөгөө үйл ажиллагаанд оролцох тэр боломжийг бий болгож өгдөг. Бид нар хэрвээ энэ процессыг буюу эрүүл чих цөсөө шингэлэх одоо туулгах энэ цэвэрлэгээнийг хийхгүй болвол бохирдол улам нэмэгцээр л байна нэгдүгürt. Хоёрдугаарт яагаад бохирдол нэмэгдэхэ гэхээр бид нарыг өнөөдрийн хүртэл энэ чулууг, энэ цөсний өтгөрлийг, хүүдийн ханын зузаарлыг үүсгэсэн амьдралын хэв маягаа үргэлжлүүлээд байх юм бол өнөөдөр тэр зангирлыг үүсгээд байгаа стрессийг тэр чигээр нь менежмент хийж чадахгүй тэ үргэлжлүүлээл ууралсан, гомдсон, тэ гуньсан, тойногрсон энэ л харилцаануудаа үүсгэд үргэлжлүүлээд яваад байвал энэ өвчнөөсөө ангижрахгүй. Хэдийгээр цөсний хүүдийг чулуутай нь аваад хайчглаач гэсэн илэгнээс цөс тодорхой өдөрт ялгардаг хэмжээгээр ялгарч байгаа. Тэгэхээр тэр ялгарч байгаа цөс маань хаана үлдэх вэ гэхээр нөгөө агуулгадах ёстой хүүдийг нь аваа хийчихаар бид нар яг нөгөө процесс маань цөсний гуурсанд, илэгний гуурсанд цаашилбал бүр дамжаад нойролцох гуурс руу цаашилбал бүр дамжаад нөгөө цөс нь юуруугаа ходоод руугаа бид нар одоо ингээд гашуун хэсэглэнээр гулгаад байна гэдэг тийм тэр гулгаад байна хихрээд байна гэдэг энэ процесс маань уул нь бол цөс тийм цөсний хүүдийнээс гуурсаараа дамжаад 12 хуруу гэдэс рүү бид нарыг хоол идэх тоолонд багаар цөсний цорог хүүдийг агчиж багаар тунгаар цөсийг 12 хуруу гэдэс рүү шидэж цацаж өгснөөрөө тэнд өөх тосыг одоо шимэгдүүлэх өөх тосны одоо солилцоонд оролцох ийм л үүрэгтэй эрхтэн баггүй. Тэгэхээр тэр үүргээ ялгархын хувьд ялгарч л байна, гүйцэтгэхийн хувьд гүйцэтгэж л байна. Тэгвэл бид нар агуулгадах ёстой савыг нь аваа ичгаар тэр бидний юм нөгөө шалтгаануудаа эмчилж чадахгүй болвол уурсандаа л явагдана гэсэн үг. Тэгээд шалтгаануудтай нь тэмцэх нь өвчний шалтгаануудтай тэмцэх нь бид нарын асуудал болохоос биш цөсний хүүдий буюу түүний дотор агуулгадж байгаа
цөстэй тэмцэх нь бидний зорилго биш болчихж байна гэсэн үг. Нэг. За дараагийнх нь шалтгаан арилгүй болвол нөгөө гуусанд явагдаж байгаа дараагийн өвчин үүсэх процессыг маань улмал цаашлаад яг бидний талбар жижигрээд ийн гэсэн үг. Жижигрээд ийн гэсэн. Тэгэхээр бид нар цөсөө хүүдийтэй чулуутаа ахуулж хаяхаасаа өмнө ямар арга байна вэ гэдэг дээр л илүү анхаарлаа төвлөрүүлэх. А нөгөөх нь энэ шалтгааныг үүсгэж байгаа миний эдийн ундаа явдал мөр буюу амьдралын хэв маяг маань ямар байна вэ гэдэг дээр л илүү анхаарлаа төвлөрүүлэх ёстой болчиход байгаа. За өөр би сая юу ярих гэж бодчихлаа. Нэг мэдээлэл өгье гэж яарсан чинь зэрэг багтаж ядж байгаа заримдаа ингэж юм бичиж. Харин тийм. За тэгээд өнөөдрийн хичээлд анхаарлаа төвлөрүүлэн сонссон та бүхэндээ маш их баярлалаа. За дараагийнх нь яагаад цэвэрлэгээ хийх ёстой вэ? Хийж байх ёстой вэ? Тэгэхээр хийж байх гэж штэ. Энэ нь хийх ёстой вэ гэсэн үг биш. Тэгэхээр дуусахгүй нь штэ. Хийж байх ёстой вэ гэдэг маань үргэлжлээд байна л гэсэн үг. Насан туршдаа үргэлжлэх зүйлсийг л хэлээд байна. Цус цэвэрлэн гэдэг маань нэг л хавар, нэг л намар, нэг л өвөл, нэг л 100 цэвэрлэхийг хэлэхгүй байна л гэсэн үг юм байна, тийм ээ. Байнга л цэвэрлж явах ёстой. Учир нь хуучинтайгаа л харьцуулахгүй бол одоо болохгүй л байна л да. Хуучин бид нарын одоо эмээ өвөө нарын амьдралын хэв маяг гэдэг зүйл байнга л хөдөлгөөн донд байсан. Одоо тийм хөдөлгөөн донд байдаг хүмүүс ховор тийм ээ хөдөө орон нутагт мал аж ахуй одоо тариалан хийдэг хүмүүстэй л байна уу гэхээс биш хот суурин газарт сургууль цэцэрлэгтээ очдог хүүхдүүдэд энэ байдал маань энэ амьдралын хэв маяг гэдэг зүйл маань тогтонгоштой болцсон гэсэн. Тэгэхээр энэ нь цус цэвэрлэх гол одоо цэвэрлэж байх гэдэг замыг л сонгох шаардлаган дээрээ тулгараад байна л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өдөр тутамдаа 1 цаг 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй бол бидний цус, бидний бодисын солилцоо, бид нарын эд эрхтэн, эд ис маань хөдөлгөөнгөө гаццсан, төгжигдсэн, зангарлагдсан нэгвэл ингэж булчингууд маань агшсан байдалд орсныг илэрхийлдэг. Тэгэхээр ихэнхдээ хөдөлгөөн чухал гэдгийг хүн болгон мэдж байгаа шүү дээ. Мэдсээр байж бид нар хийдэггүй. Хийхгүй болохоор нөгөө эд ис маань агшаад хатангаршаад эхэлдэг байна. За үүнтэй холбоотой байнга л энэ нөгөө нарийн бүдүүн гидсийг гөрвөлзүүлэх, цөсөө гөрвөлзүүлэх, ходоодоо гөрвөлзүүлэх гэдэг үйл ажиллагаа маань алдагдаад ирэхээр аль нэг эд эрхтэн дээр буюу эмзэг байгаа эрхтэн маань өвчлөлт өртөөд ирдэг. Энэ маань нөгөөний хол боловсруулах эрхтэн системийн эмзэг нөгөө талаар бүх ажлыг хийж байдаг. Илэгтэй цөстэй маань холбоотой ахны. Таны бид байгаа нэг 5-аас 6 литр цус маань өдөрт хэдэн мянган удаа тархи толгой хөлийн бол бүх эд эрхтэнгээрээ ингэж одоо урсаж тэгээд эд эрхтнийг тэжээлэр хангаад илгээр шүүгдээд дахиж бөөрийг ингэж одоо тойрол явж байгаа хоорондоо цус маань үүсдэг. Илэгнээс цус маань үүснэ. Тэгэхээр тэр цусны хэмжээ бас жижиг юм биш ээ. 800 граммаас 1200 мл хүртэл гэсэн үг. Миллилитрээр тооцох юм бол. Тэгэхээр бараг дунджаар 1 литр цус үүсдэг гэсэн үг. Тэгэхээр 1 литр цус өдөр тутамдаа үүсдэг байх юм бол энэ нь бидний биеийг цэвэрлэх зорилготой байдаг. Нарийн гидсийг гөрвөлзүүлэх, бүдүүн гидсийг гөрвөлзүүлэх, цусыг шингэлэх, цусны одоо хананд тогтох гээд байгаа тогтцсон тэр холестеринуудыг задлах үүргийг цус маань гүйцэтгэдэг. Хэрвээ цус маань өтгөрөөл нөгөө хүүдиндээ агшаад гарахгүй байх юм бол зүрх судасны үйл ажиллагаа доголдно. Холестерин ихсэн, даралт ихсэн, зүрх нь давчтан, пилбин юу гэдгийг бид нарын хэлдгээр
зүрх үйл ажиллагаанд тоглоно. Хоёрдугаарт нь нөгөө нарийн буудан гэдсийг маань гөрвөлзүүлэхэд оролцоод нь штэ. Ханыг нь ингээд цочрохоор ингээд гөрвөлцдөг. Тэгэхээр цус маань нарийн гэдэс рүүгээ бүдүүн гэдэс рүүгээ орохгүй болоод ирэхээр нөгөөтгөн аталт гэдэг зүйл бий болдог. Тэгэхээр өтгөн аталтыг бид нар эмчлэх биш, энэ өтгөн аталтыг үүсээд байгаа тэр саатлын дээдлийнхаа шалтгааныг засах нь бидний зорилго. Тэгэхээр цүсийг гоё цүсийг үүсгэхийн тулд тэр цэвэр илэг маань байх нь штэ. Цэвэр илэгнээс гайхалтай хоргойжуулдаг илэгнээс цэвэр цүс үүсдэг. Хэрвээ илэг маань ачаалтай байх юм бол цэвэр цүс үүсэх боломжгүй. Хүчтэй хортой цүс үүсдэг. Тэр хортой цүс бусад цусаар дамжиж бусад эд эрхтнүүдийг маань хордуулаад хүчлэлэг болгож өрөвслүүдийг бий болгодог. Тэгэхээр илгээ цэвэрлэнэ гэсэн үг. Илгээ цэвэршүүлснээр цэвэр цүс үүснэ. Цэвэр цүс үүснээр бид нарын цус маань цэвэр байна. Цус цэвэр байгаад ирэхээрээ бусад эд эрхтэн маань тэжээлэр хангагдаад ургаж эхэлнэ. Устаа байж цэцэг маань дэлгэрт цэцэг маань ургадагтай адилхан өрөөсөө цусаа цэвэрхэн байлгаснараа бид нарын бүх эд эрхтэн маань төлждөг. Аль нэг хурах умсаа ингэж зүссэн байх юм бол тэр зүсэлт маань эдгэрэх боломжтой. Тэрэн шиг хэрвээ цөсөнд чинь асуудалтай байх юм бол ялгаа байхгүй. Бид нар ямар нэгэн байдлаар түүнийг амьдралын хэв маягаараа, эрүүл аргаараа, хуучны бид нарын өвөг дээдсээсээ улбаалаад ирсэн аргаараа засах боломжтой. Заавал мис хүргэхгүйгээр, заавал түүнийг авч хаягахгүйгээр харгасаад шууд мис яриад, хотох хайж яриад дайрчих юм аа нэрээ. За дайрах дээр толох юм бол тэр эцсийн аргаа бол хамгийн сүүлдээ хэрэглэе л та. Тэр нь байжиг хөзрөөд илгэхгүйгээр тэрнээс өмнө авах арга хэмжээнүүдээ авцсан байхад тэр мисасл гэдэг зүйл бид нараас холдохгүй. Хэзээ өдөр хийчих болдог зүйл. Тэрнээс өмнө ятгахтаа би өнөөдөр цусаа шингэн байлгахын тулд, цусаа сэвэр байлгахын тулд уух усаа хэмжээтэйгээр өөрийнхөө биеийн килограмм жинтэй тохирсон усаа уугаад үзье л та. Гэдэг дадлаа засах замаараа, зөв болгох замаараа бид нар эрүүл амьдралыг, эрүүл цөсийг, эрүүл илгийг бүтээх боломжтой. Тэгвэл эрүүл цөснөөс эрүүл бие маань бүтдэг бахна. Эрүүл биетэй хүн эрч хүчтэй л байна үсттэй. Ямар хэвтэрд ордог хүн биш шүү дээ, тий? Бүтээгээд өгье, хяргаад өгье, алаад өгье гэл барин үсттэй. За байдаг бахна. Тэгэд бид нар ядраад байна гэл витаминууд уудаг. За Д витаминыг өдөр болгон уугаарай, Е витаминыг уугаарай, энэдрэ гэл тэгдэг. Тэгэхээр бид нар цүс эрүүл биш болвол нөгөө тосон дуустдаг витаминууд чинь мянган хэдэн сая төгрөгийн ямар үнэтэй ёстой хамгийн оригинал хамгийн үнэтэй витаминыг ч авч уугаад тэр чинь эрүүлэр чиний бие шингэх боломжгүй гэсэн үг. За дээрэс нь үе мөч өвдөх, толгой өвдөх, судас хатуурах, гэх мэт шинж тэмдгүүд нурууны нугалмуудын хоорондох нөгөө дискнүүд нь хатуурах. Энэ мэт шинж тэмдгүүд нь цөстэй ямар холбоотой, ямар балаа юм ярьдгийг гэж ярьдаг, тэгж ханддаг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бүх процессыг, энэ бүгдийн эрүүл эрч хүчтэй байх тэр процессыг маань цөс өөх тосыг боловсруулснараа биднэрт олгож өгч идэг. Тэгэхээр үений уяатан чанар, үений дискнүүдэд байж байгаа тэр шингэнүүдийн нугалмын дискнүүд, үений хооронд байж байгаа тэр шингэнүүдийн эрүүл бүтцэн бас эрүүл цөстэй холбоотой гэсэн үг. Дараагийн нэг юм. Ходоодны хүчил ихсээд байна гэдэг. Зөвхөн ходоод биш. Ходоод цөс хоёр хамттай
Тэгэхээр миний ходоод өвдөд байгаа болохоос ш цөстэй ямар хамаатай. Цөс нь өөрөө ходоодны хүчлийг саармагжуулахад бас тусалж өгч идэг бид нарт. За тэгээ нөгөө өтгөн хатаад байна. Гадагшилж чадахгүй байна. Эсвэргээрээ бөөлжмөөр санагдаад байна. Дотор мухаа оргиод байна. Дээрээс нь яаж ийн? Арьс гуйраашаад байна. Дээрээс нь арьсан дээр янз янзын одоо арьс харлаад байна. Янз янзын пигментүүд үүсээд байна. Нөсөөс толп тэ сэрх сэдэнүүд үүсээд байна гэдэг маань бас л ялгаа ахгүй. Цөстэй холбоотой. Тэгэхээр бид нар цөсөө эмчлэхгүйгээр гоо сайхан байх боломжгүй. Байнга яар шарах гарна. Цөс чинь л асуудалтай болвол яг нөгөө яар шарах гарна. Үгүй бол батгах шавна. Үгүй бол хуйраашаад байна. Тэ энэ бүх нөсөө толб хурдан одоо харалдаг нөсөө толб үүсдэг, сэрхтдэг. Энэ бүгд маань бас л нөгөө цөстэй ч холбоотой. Тэгэхээр энэ бүгдийг аваад хайчихъя гэд бодохоор авч хайчихаа чи зовлонгоос ангиччихж байгаа гэсэн үг биш аахгүй. Тэ? Тэгэд цөсөө авч хайчихад цөснийхөө хүүдийг чулуутай нь авч хайчихад чи А, Д, Е буюу тосонд уусдаг витаминуудыг хэдэн саяар уугаад ч эрч хүчийг чи олж авч чадахгүй. Цөсөө өтгөрүүлж байгаа, цөсний чулуу үүсгэж байгаа тэр шалтгаанаас ангижраагүй тохиолдолд чи мянган витамин уусан ч яг эрч хүчгүй хэврээл байна. Яг өнөөдөр цөсний цэвэрлэгээ хийсэн хүмүүс маргааш нь ямар ч засалгуурах юм байхгүй. Өглөө эрт босоод эрч хүчтэй, сэтгэл санаа нь амгалан тэ үнэхээр их баярлсан тэ жинхэнэ нөгөө нэг ас жаргалын гормоныг өөрөөсөө цацруулсан ийм гэрэлтсэн байгаад байна вэ? Яагаад нэлээд хид дахин хийгээд ирэхэр зэрэг царай цөсөнд нь өөрчлөлт ороод царай шингрээд тэ тураад тэгэд хүмүүс чи юу идэж уугаад юу хийгээд байгаа юм? Яагаад энэ гоё болоод байгаа юм те? Яагаад царай зүс чинь ямар ч одоо будаг шунахгүй ээжэж гялцаад ийм сайхан байгаад байгаа юм? Нууцаа хилээч. Ерөөсөө л цөсөө цэвэрлснэ. Цөсөө цэвэрлээд ирэхэр зэрэг яах вэ? Давхар цус цэвэршин. Цус цэвэршээд ирэхэр зэрэг бид нарын бусад эд эрхтнүүд байна. Бодисын солилцоо байна. Давхар эрүүлжээд сайжраад ирнэ. Тэгэхээр цөсөө цэвэрлэх нь ерөнхийдөө бараг бид нарын одоо бусад өвчнөр өвдөхгүй байх, эрч хүчээ эргүүлж авах, элэг, нойр булчирхай, тэгэд дээрээс нь зүрх судас, тэ тархиа үндсэнд нь эрүүлжүүлэх арга замыг олчлоо гэж хэлэх болно гэсэн үг тэ. Яг тий. Тэгээ сая би нэг юу рил хийсэн баггүй юу? Бөөртэй холбоотой. Бөөрийн өвчин юунаас яагаад үүссэн бэ гэд тэгэнгүүтээ тайлбар дээр нь элэг цөсөөс өвлөг тайлбарыг явуулсан чинь нэг хүн ууралж байгаа байхгүй юу? Бөөргээ ярьчаад юм элэг цөс яриад байгаа юм би. Гэл бөөрнийхээ тайлбарыг явуулаач гэл нөгөө загинж байгаа юм. Тэгээд тэр нөгөө 2-3 цаг уулзсан онлайн вебинар уулзалтынхаа бичлэгийг явуулж байгаа байхгүй юу? Энэ дотроо тэр тайлбар нь байгаа гэд тий. Тэгэхээр одоо бөөр өвдөж байгаа шалтгаан нь бид нар бөөрн дөрөөл анхаарлаа төвлөрүүлээд идэг. Үгүй. Бөөрийг үүсгэж байгаа бөөрийн өвчнийг үүсгэж байгаа шалтгаан нь илгэнд байгаад байгаа байхгүй юу? Илгэнд. Яагаад гэвэл илэг маань бүх бидний хор одоо биеийн цэвэрлэх байгууламж төхөөрөмж биш үү? Илэг бүх одоо цусыг ингээд орж ирсэн цусыг бүгдийг шүүгээ цэвэрлээл цэвэр цусыг ингээд ялгаа цэвэр цусыг үйлдвэрлээл гаргаад байгаа зү. Тэнгүүтээ илэг маань ачаалт ороод нөгөө хоргүйжүүлэх чадвар нь алдагдаад ирэхээрээ яадаг вэ гэхлээр тэр ачааллынхаа зармийг нь бөөрөнд өгдөг байхгүй юу? Найз минь надад туслаач. Би өөрөөсөө дийлэхэ боллоо. Энэ хүн өөрөөсөө намайг тоохоо болж байна. Би жоохон өөрийгөө жоохон амраагаатий. Гэл бөөрнөөсөө тусламж гуйгаад бөөр яадیں۔ За би 2 юм чинь. Аваад ир гэл нөгөө ачаанаас нь аваад үүрч исэн чинь нэг мэдхэд дахиад бөөр өвддөм байгаа зү. Яа гэл. Тэгээ бид нар хүйтнээс халуунаас тэгээ даарснаас инээ тэрэ болсноос гэл бөөрийг тэгээ шүүмжлээд итэг. Хоёрын бийжээж яах гэж ингэж идэв чи бөөрн ч юм уу нуран ч юм уу гээл. Тэ? Тэгэхээр энэ болгоно маань өрөөсөө эргээд нөгөө илэгтэй холбогддог байхгүй юу?
Тэгэхээр элэг маань сайхан хоргойжуулах чадвар нь өндөртэй байх тусмаа бөөр маань ачааллахгүй. Бөөрөнд яагаад гэвэл цэвэр цус очиж байгаа байхгүй юу? Хамгийн их цусан хэрэгэлт сайтай гэх юм уу? Цусан хангамж өндөртэй эрхтэн маань элэг, бөөр эднэр тий. Тэгэхээр бөөрийн ачааллыг бууруулъя, бөөрийн үрвслийг багасгахыг гэвэл элэгний ачааллыг бууруулах нь хамгийн ихний сонголт хийдэг. Тэрнээс биш бөөрийн ачааллыг бууруулахгүйгээр хідэн антибиотикаар эмчлэх нь, уух нь, тариулах нь бөөрийг дэмжихгүй. Улам ихээр ачааллуулна. Нөгөө бөөрийг эмчлэх гээд антибиотик хэрэглэх нь элгийг дахиж ачааллуулад байгаа байхгүй юу? Тэгснээр нөгөө элэг маань дахиад хоргойжуулах чадвар маань сулардаг. Хичнээн 7 хоног, 10 хоног эмнэлэг твтээд цаахан үрвслээ даруулсан ч гэсэн дахиж өвдөд идэв штэ. Сарын дараа, 2 сарын дараа, 3 сарын дараа. Дахиж өвдөд байгаа шалтгаан нь юу юм бэ гэхлээр тухайн үедээ хүчээр антибиотикаар дарчиж байгаа юм. Гэхдээ тухайн хүний яг үрвсэл үүсгэж байгаа шалтгааныг арилгахгүй байгаа байхгүй юу? Шалтгааныг арилгахгүйгээр өвчнийг эдгэн гэдэг зүйл байдаггүй маа. Дахиж үүсэт идэм юм аа. Тэгэхээр энийг энэ дээрээ хідүүлээ. Жохон бодоотий тийм ээ. За санал нэг байна уу? Манайхаа асуух асуултуудаа комент хэсэг дээрээ бичээд яваарай. Тэгэхээр бие цэвэрлэх нь шинэ амьдрал эхлүүлж буйтай адилхан зүйл. Яагаад тэгэхээр эд эс маань дөнгөж шинээр сэрж эхэлдэг байхгүй юу? Яагаад тэгэхээр бид нарын эд эргэтэн болгоно өөрөөсөө хэдэн мянган тэрбум эстэй. Хэдэн мянгаараа нэг удаа уурлахаараа үхдэг. Тэгээ жоохон тайван болоод ирэхээрээ дахиж эс маань ургаж төлжөөд эхэлдэг. Тэгвэл энэ бохир эснүүдийг биеэсээ ухамсартайгаар гаргаснараа тэр орон зайд нь дахиж шинэ эсүүд үүсэх боломжийг бий болгосонтой адилхан энэ цэвэрлэх гэдэг зүйл маань маш чухал эмчилгээний хамгийн нэг номерын чухал зүйлүүдийн нэг. За ингэснээрээ энэ дадлыг он удаан жил энэ амьдралд хэдэн жил наслах уу? Тэр хүртлээр дадлыг үүсгэснээр зуршлыг бий болгосноороо энэ нь эд эсээ хайрлж байгаа нэг хэлбэр. Бэлэг өгж ийна л гэж бодож олно. Тэрнээс биш нэг л удаа тэр эмнэлэг дээр очиод цөсөө сэвэрлүүлсэн гэдэг зүйл энэ эмчилгээний арга өрдөөсөө биш. Энийг бид нар өдөр болгоно, өглөө болгоно шүдээ угаадаг шигэ хавар болсон уу? Цөс сэвэрлэнэ. Намар болсон уу? Цөсөө сэвэрлэнэ. Үүл болсон уу? Ялгаа байхгүй. Хүнд мах идээд би чинь дийлэхгүй байвал өөлж сэвэрлж болно. Тийм ээ. Энэ нь чиний амьдралын хэв маягчин хэр байна вэ гэдгээсээ шалтгаалаад тохируулаад цэвэрлэгээ хийгээл байна л гэсэн үг. Энэ нь үргэлжлэх процесс байдаг болохоос биш очдог цэг өртөөсөө биш. За яг үнэ тий. Тэгэхээр зэрэг ер нь бол уламжлалт хамгаах ухаанд өвчний шалтгаан нь уур, мунхаг, дачаангу гэдэг 3 шалтгаантай байдаг гэж үздэг. Тэгэхээр бид нар сэтгэл зүй дээр хүртэл байнга уурлал ивэл цөс маань байнга агчлттай, бие маань одоо ерөнхий бүх булчин шүрмэс маань ингээд нөгөө зангиралтай байгаад байна гэсэн үг. За мунхаглал гэдэг нь одоо мэдхгүй хүмүүс яах вэ? Зүгээр нөгөө буруу итгэл үнэмшилтэй үгэнд их итгэдэг. Мэдхгүй гэдэг одоо айцаар халахвчаа хийж идэг. Тэгээд тэрэнд нөгөө ухамсартай буюу одоо мунхагийн эсрэг байгаа шүү дээ. Тэгэхээр мэдлэгтэй хүмүүс ингэж болох юм байна. Энийг ингэж ойлгох юм байна. За дараагийнх нь дачаангу. Дачаангу маань яах вэ гэхээр зэрэг нөгөө цөс хэрвээ эмгэг болвол ямар ч өвчин бид байлаа гэхээр зэрэг өвчнөө тижэхэл дуршлыг бид нарт үүсгээд идэг. Одоо цөс муу байвал нь арх ухыг хайрсан, хуурсан, одоо нөгөө хорхог боодог тэрл юмнуудыг биднээс нэхүүлээд идэг тэр дуршлыг үүсгээд. Хэрвээ тэр нь нэг л юмд хэтэрхий их дуршаад
зүтгээд энэ нь одоо яг нөгөө тачаангуйлал буюу нэг юмд хитрхи шунах гэсэн үг. За энэ шунал маань нэмэгдээд л тэрнийгээ чи удирдах чадахгүй байгаад байвал яг өвчнөө улам дамжруулаад өвчин үүсэх шалтгаануудад ижигээ дагаа болохоос биш өвчнөөс ангижрах шалтгаануудаа олж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүгд нь цогц ойлголт байдаг болохоос биш яг нэг удаагийн нэг хичээл сонссон ч юм уу нэг лайв подкаст үзснээрээ шийддэггүй насан туршийн амьдралын одоо хэв маяг дадал өөрөө өөртөө өгөх бэлгийн хэмжүүр юм аа. Тэгээ бүгдээрээ өдөр 7 хоног болгон одоо өөрсөндөө мэдлэгээр бэлэг өгөх нь байна тий. Тэгээ манай пэйжийг дагаад мэдлэгтэй хамт байгаарай. Эрүүл амьдралын хэв маягтай хамт байгаарай. Харин ч ганц хоёр хүмүүсийн комментиг би харж байна. Ганц хоёр хүмүүсийн юг асуултанд нь хариулчих тий. За би уншаад өгье. Би нэг ширхэг чулуутаа яаж цэвэрлэх вэ гэсэн байна. За тэгэхээр зэрэг одоо бүхэл процессоо дахиад ярина гэсэн үгөө те. Лайва нэгдүгээр технээс нь дахиад сонсорой гэж хэлье. Чулуу бол чиний тэмцэх зүйл биш. Чулуу үүссэн шалтгаан нь арилгах нь 2 дахь чулуу, 3 дахь чулуу үүсгэхээс чамайг аварна. Тэгэхээр өнөөдөр байж байгаа нэг чулуу маань чиний тэмцэх ёстой асуудал биш гэд яг одоо аль тэгээд хэлчихье тий. Тэгэхээр нэг чулуу үүссэн шалтгаан 2-ыг үүсгэн, 3-ыг үүсгэн тэгээд цаашид яг чамайг хаалгааны ширээн дээр авчна л гэсэн үг. Тэгэхээр лайва эхнээс нь дахиж сонсоод нэг чулуундаа санаа зовхгүйгээр яах ёстой вэ гэдгийг сураад аваарай. За бас нэг эм тариа шинж тэмдгийг дарддаг шалтгааныг олж чадахгүй байна гэсэн байна. Эм тариа шинж тэмдгийг дарддаг шалтгааныг олж чадахгүй байна гэсэн байна. Юуны шалтгааныг олж чадахгүй байгаа юм бол байж ивэл дахиад бичиж. За эм тариа бол одоо сүүлийн үеийн шинжлэх ухаан штэ. Орчин үеийн шинжлэх ухаанаас гаргаж авсан. Эм тариа бол толгой өвдөж байгаа бол бид нар эбалгийн аналгийн уугаад өвчнийг л дарддаг. Түүнээс биш толгойн өвдөлт нь юунаас болоод ийн үү? Стресснээс болоод ийн үү? Эсвэл толгойн өвдөлт цөснөөс ч хүртэл болдог. Яагаад гэвэл цөс чинь цустай холбоотой юм бол тэгээ яг тархины цусан хангамж дээр асуудал байна гэж үзэх. Тэгэхээр аналгийн ууж өвчин дарна гэдэг нь чиний толгойн өнөөдөр өвдөж байгаа байдал буюу өвдөхийг мэдрэх тэр чадварыг л дарангуйлж байгаа болохоос биш мэдрэх чадварыг л дарангуйлж байгаа болохоос биш чиний толгойн өвчин үүссэн шалтгааныг эмчилчихэж байгаа гэсэн үг биш. Тэгэхээр өвчин үүссэн шалтгаанаа мэдхийн тулд бид нар яг эрүүл бие бүтээй гэдэг 90 хоногийн хөтөлбөр хийдэг байгаа. Энэ бол нэг лайваар шийдэгдэх асуудал биш. Тэгээд үнэхээр өөрийгөө хайрлая, шалтгаанаа олъё, эрүүл биеэ бүтээе гэвэл нь манай энэ одоо юун дээр лайвын дор 99 гэд бичих юм бол та нарт дэлгэрэнгүй мэдээлэл очих ёстой. Тэгээд сонголт та нарын гарт. За саяны хүн маань цус цэвэрлэг аргааг хэлнэ үү гэсэн байна. За хэлж өгөхдөө. Түрүү лайва бас дахиад эхнээс нь үзээрэй гэж хэлмээр байна. Цусыг цэвэрлэнэ гэдэг нь тэ магний сульфатыг аршаантай холж угаад ч юм уу эсвэл одоо лимоны шүүс юутай алюминий цуутай ингээд холж уугаад тэ осмос даралтыг химлэр үүсгээд туулгахыг цус цэвэрлэх гэхгүй байгаа юм аа. Тэ цусыг яаж цэвэрлж болно цусны хүүдийг тэ. Тэгвэл цусны хүүдийн дотор чулуу үүсгээд байгаа. Цусны хүүдийн дотроо цус нь өтгөрөөд байгаа шалтгааныг олж ангижруулах нь бид нарын хийх ёстой ажил болоод байгаа болохоос биш нэг ширхэг чулуугаа авч хаях нь эсвэл яг нэг удаа цусаа угаах нь бид нарын одоо гол зорилго биш гэсэн үг. За олон чулуутай байвал яах вэ гэсэн байна. Мөн ялгаах. Олон чулуутай байвал олон чулууг үүсгэсэн шалтгаан маань юу вэ? Миний бие хэл сэтгэл дотроос тэрнийг л альхин гэсэн үг тий. Түрүүн хэлсэн шүү дээ. Тэгээ манай хин бичлээ нэг тэгэхээр нөгөө цэс угаан гэдэг маань өрөөсөө тэр ганцхан удаагийн туулгыг өрөөсөө хэлэхгүй байна. Эн чин тэр чигээрээ таны сэтгэл санаа чинь бэлэн байна уу гэдгийг хамгийн эхлээд
Танихаас эхэлж байгаа маа. Өнөөдрийн уулзалтан дээр туяа маань яриадсэн шүү дээ, тий. Тий. За өөр байхгүй ах шиг байна. Өөр асуулт би олж харахгүй байна. За бичсэн асуултанд хариулчлаа гэж бодлоо. За дараагийн 7 хоногт хэдүүлээ дахиад хагас өдөр уулзах нь байна. Гэхдээ тэр өдөр арай өөр сэдвээр орж ирнэ. Та хэд манд бас өөрсдийнхөө сэдвүүдээ бичээд байгаарай. Энэ сэдвийн талаар мэдээлэл авмаар байна. Надад ийм асуудал байна гэдгийг чатанда биччих юм бол тэрийг битээр нь ингэж сортолж агаад за энэ нөгөө чухал гэсэн сэдвүүдийг бүгдийг бацж агаад одоо хүмүүсийн нэг юу гэдэг нь те бацж агаад тэрийг ингэж нийлүүлээд гэх юм уу. Тэгээд ярих байгаа шүү. За. Нийлүүлээд хичээл алгаад оруулна. Тэгээд өнөөдрийн одоо хичээл өгөөжтэй байсан байх гэж бодож байна. Тэгээ өгөөжтэй гэж үзэж байгаа бол хэрэгтэй хүнд нь түгээхэд туслаарай. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Дараа уулзтлаа баяртай. Баяртай.